Үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон. Ингээд эх орон телевизийн хойморт Дундгуй аймгийн Говьхтал сумын угуул сэтгүүлч Яруу найрагч Үлзий өрөнгийн Батцэрэг өргөдөн ирсэн байгаа. Танд энэ үчийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд үчийн мэндийг хүргэе. За Яруу найрагч уран бүтээлч хүмүүс бол удирлаас удирд цэлэгдэх хооронд хийлзэж олон уран бүтээл төрөгдөг. Сүүлийн үед бас ямар уран бүтээл дээр ажиллаж байна? За баярлалаа. Тэгээд өрн утга зохиол гэдэг юм улирал гэхгүйгээр нь үргэлжил мөнгө энэ уран бүтээлч нэр зүүсэн хүмүүст одоо үргэлжил дагаж явдаг тийм юм шиг байна. Миний хувьд бол яг нь олон жил шүлэг бичсэн. Тэгээд шүлгээл бичиж байна. Бас үргэлжилсэн үгийн зохиолд бас үз сорж байгаа. Ер нь бол канал жүжигийн зохиолд бас үз сорж байгаа. Ингэхүүл одоо бүтээлийн олзон багтай юм да. Говьхтал сум бол одоо бас хурц хурд түргэн морд эрдэмтэн мэрэгд Яруу найрагчдаар их алдартай сайхан нутаг шүү дээ. Тэгэлгүй яг миний нутагт бол одоо олон сайхан эрдэмтэн мэрэгд амьдарч байсан. Тэр нутагт олон сайхан цуутай хүмүүс төрж орсон. Яруу найрагч гэхэд бол одоо хамгийн одоо ойрын жишээг бол Булар цумын эзэн Яруу найрагч Барнангийн Дорж улам байна. Одоо Дорж улам хаяг бол одоо Монголын утга зохиол хийгээд Монголын Яруу найрагч сонирхогчдод одоо үзэгчид бүгд л одоо мэддэг. Одоо их сайхан тийм гэгэн авьяастай гэгэн тунгалаг тийм Яруу найрагч байлаа. Тэгээд цаг усаар өрх юм одоо өнгөрсөн өнөөдөр бидний дунд байсан боловсмоо их олон сайхан зохиол бүтээл гарах байсан байх гэж одоо дотроо харамсаж явдаг да. Бацрагууд яг одоо Говьхтал сумын хөдөөний малчин айлын хөө. За миний нутаг ус ер нь Говьхтал яг хаавар нутгуулж явах одоо. Манайх бол одоо Говьхтал сумын хонгор бараг гэдэг байсан. Одоо ингэр санд бас уулын бууц гэдэг тийм бодроо нутгалдаг. Аав маань Монгол улсын сайн малчин Дандан чөлбийн Үлзий өрөн гэж хүн бий. Ээж маань Самбогийн нэмэгчээр болж одоо хоёр сайхан малчин хөгшин нутагтаа маллаад амьдарч байна да. Хаварч дээр ямар уугаа зүйлүүд дэр нь Говьхтал руу явж ирв үү? Яг саяхан бас нэг яваад ирсэн. Энэ жил энэ өнгөрсөн өвөл бол бас ингээд бас хүнд орсон. Гэхдээ яг манай мал бас сайхан царигтай орсон. Одоо тэгээд мал төлөлт ингээд дуусч байна. Ингээд аварж байгаа бол сайхан өдөг оронд бол сайхан авруулж өнгөрч байна да. Шүүдэрс зүргийн гуниг гээд таны ном бүтэхний ширээн дээр дэлгэтэй байна. Энэ ном ер нь хэдэн онд анх хэвлэгдсэн одоо ном бэ? Энэ номныхаа түүхээс яриач. Хичнээн одоо шүлэг орсон. Таны ямар үед одоо бичсэн бүтээлүүд орсон байгаа бол? За энэ ном маань одоо би чинь энэ Улаанбаатар Төмөр замын Ганзам сонд олон жил ажилласан. Тэр Ганзам сонд ажиллах хугацаанд одоо тухайн оюутан байхдаа бичсэн шүлгүүд голдуу энэ шүдэр зэргийн ном зүргийн гуниг гэдэг ном бичсэн 2011 онд гарсан юм байна. Ер нь яг зөв Яруу найргийн номын хувьд бол одоо хамтын гаргасан номууд их олон байл дээ. Яг бие дааж гаргасан ном бол энэ ном байна. Одоо бас нэг хоёр ном хэвлэл бэлтгээд байгаа. Тэгээд жилдээ багтаагаад гаргачих юм бодолтой яваа. Энэ ном маань бол нэг 60 орчим шүлэг орсон байх. Ерөнхийдөө л оюутан цагтаа бичиж байсан. За төгсөөд өнгөж ажил амьдралын захад түрээд бас бичиж байсан тийм шүлгүүдээ л ингүүтгэж оруулсан юм. Энэ одоо миний залуу насны л одоо гэгэн Турцгал. Ганзам гэснээс ер нь сэтгүүл зүйн салбарт хичнээн жилээр ажиллаж байна. За би 1995 онд л одоо анх сэтгүүлийн ангийн оюутан болж Улаанбаатар хотод орж иж байлаа. Тэгээд 96 оноос эхлээл одоо тухайн үед гарч ирсэн хонгор зул тэгээд ил тавчаа гэл одоо олон сониудад одоо эхлээл итгэвч юм бич гэсэн. Тэгээд сургууль иймэрхүү ажлуудыг хийж явлаа. Тэгээд 1997 оноос Улаанбаатар сумд ажиллаж байсан. Одоо нийслэлийн төвлөл. Одоо Үржин Хөрлөбаатар гэдэг тийм эрхэм хүний удирдлаганд одоо сэтгүүлчийн одоо бас анхны тийм одоо сэтгүүлчийн цуглдсан да. Жингийн Хөрлөбаатар гэдэг хүн бол их олон сайхан залуучуудыг сэтгүүл зүй хийгээд уран бүтээлийн замд төрсэн тийм бэгэн мөртэй хүн байна. Тухайн үед бас таны ямар хүмүүстэй хамт ажиллаж байна? Одоо бидний үед бол олон сайхан залуучууд л байсан да. Одоо их алдартай фото сэтгүүлч гэрэл сайхан. За тэгээд ахмадуудаас манай одоо Галсангийн Жамин гэж одоо солингой сэтгүүлсэн Жамин гоо манай орлогч эрхлэгч байлаа. Зохиол сэтгүүлсэн Өсгөржин Бадамжиг гэж одоо миний найз Бадмаа байтарч одоо ажил хөдөлсөж байлаа сэтгүүл зүйтэй. Бадам надаас нэг жилийн өмнө төгссөн байсан. Одоо миний дарга байлаа Бадам. Тийм олон сайхан залуучууд тухайн үед одоо Улаанбаатар сумд ажиллаж тэндээс ажил амьдралынхаа гараа гэсэн. Одоо сэтгүүл зүйд бол нэлээд тод мөртөө яваа хүмүүс бол манай Улаанбаатар сумныхан байдгийн. Гараа ихээс ирэх хүмүүс орж одоо мөр зэрэгч явсандаа бол би бас их баяртай байт юм аа. Хүрлээ эрхлэгч маань бол яг биднийг одоо сэтгүүлч болгоход
сэтгүүл зүй гэдэг энэ айлд одоо энд одоо төлөвшөхэд бол маш том үүрэг гүйцэтгэсэн юм. Намайг нэг одоо би ч одоо ингэж Улаанбаатар санд ороод бас юм бичиж чадахгүй. Тэгээд одоо Ахмадуудад зэмлүүлнэ. Ер нь жоохон шантар. Тийм тохиолдол зөндөө гарна тийм ээ. Ер нь шантарсан. За би ер нь энэ сэтгүүл зүйгүүдийг айлж намайг хүлээж авахгүй юм биш үү? Би ер нь чадахгүй юм биш үү? Энэ одоо юм одоо чадахгүй юм. Шүлэг бичгээслийг актер хэтэрдэггүй юм ч одоо тэгэл том юм. Тэгсэн хүрлээр хэлсэн нэг өдөр намайг загинж байна. Зэрэгч нааш байгаад утсан. За одоо баг намайг одоо чи юм хийж чадахгүй юм чи явуулдаа л явах нь хэлэх болов уу гэж бодож явлаа. Дотроо. Тэгсэн жил хүрлээр хэлж хэлж байна. Бацаргаа чамд чадахгүй зовлон алга. Чамд хийхгүй зовлон байна гэл. Тэгээ энэ үг надад үнэхээр нөлөөсөн. Тэгэл би дотроо бодохгүй. За энэ агуу Хүрлбаатар гол намайг одоо чадахгүй гэж хэлэхгүй шүү дээ. Хийхгүй байг гэж. Тэгэл тэрнээс хойш би өстой бас нэг өөрийгөө амлж надад хийхгүй зовлон байна гэж бодоод тэгээ магадгүй энэ надад одоо сэтгүүл зүйд хөтөлсөн тийм үг. Энэ амьдрал бас нөлөөсөн үг гэж боддгийг. Тэгээ өнөөдөр сэтгүүл зүйд бас өөрийн гэсэн зам мөрөө гаргаж тэрнээс хойш ганцам санд 10 гаруй жил ажиллаа. Ганцам санд ажиллаж байгаад бас нэг өөрийн гэсэн бас нэг сэтгүүл зүйд өөрийн гэсэн зам мөрөө гаргая. Хүсэл мөрөөдлөө биелүүлэе гэж. Энэ шинэ Монгол гэдэг одоо Монголын анхны одоо хувийн чөлөө тараадаг байгууллага. Хөтөлбөрийн хамт байгууллагын зориг шилжүүлсэн. 2011 оноос хойш одоо орон даяар явдаг Монголын анхны чөлөө тараад үндэсний хэмжээнд чөлөө тараадаг одоо байгууллагад захирлаар ажиллаж байна. Энэ ороодаг байгууллагад одоо олон сайхан найз нөхөд маань одоо зохиол сэтгүүлч Назгдоржийн Бадамжив, сэтгүүлч Ярман наригч Гамбалтын Сонинбаяр, сэтгүүлч Ярман наригч Ганзул гэдэг юм. Ганзул хөгжмийн зохиолч Даваа Базрын Батсүх. За тэгээд миний эрхэм манд Ванягийн нэргүүн олон сайхан данд нөхөдтэй түшиж одоо Монголын сэтгүүл зүй гэдэг их айлд бас өөрийн гэсэн зам мөртэй бас ийм арадыг одоо үүсгэн байгуулж ажиллаж байгаа. 95 оноос хойш хэрч одоо 16 он 2016 он хэрч 21 дэх жилдээ сэтгүүл зүйд ажиллаж байна. Сэтгүүл зүй гэдэг их айлд л одоо толгой хөрөндөөс л хоолоо идэж явна да. Сэтгүүл зүй ер нь танд энэ өнгөрсөн одоо 21 жилийн хугацаанд ер нь юу гүгөө? Тэгэхээр гайхамшигтай сэтгүүл зүй. Энэ бол одоо миний амьдрал, миний хүсэл мөрөөдлийг биелүүлсэндээ баг байхад угаасаа л би багаас араадаа сонсч байсан. Тэгэл одоо өдөрний өгөхөд бол үлгэрийн цаг болохыг л хүссэн хүлээдэг тийм л байлаа. Бидний үед бол тийм телевиз үзнэ гэх биш. Одоо хон ургандаа яваад хажуугаар нь ирээд нэг араадаа сонсдог тийм л байсан. Тэгэл манайд нэг тийм том 200-ын пошиг байдаг гэсэн. Тэгэл 200-ын пошигнд ингээл араадаагаар ярьж байгаа бол хашгиргаар их гоё дуурдаг хөнгөнээл. Тэгээс араадаагаар ярьж байгаа юм. Магадгүй тэр гинэн багын манд тэр бацхан хүсэл намайг өнөөдөр бас нэм радио сэтгүүл зүй хөгжүүлэх радио гэдэг энэ сайхан урлагтай холбосон баг. Би тэгж бодод тийм тэр энэ сэтгүүл зүй гэдэг энэ их айл надад бас сайхан гон бүтээлийн зам мөр, сайхан ханд нөхөд, сайхан амьдрал үлгэлсэн. Одоо би бол угаасаа сэтгүүлч юм. Одоо би сэтгүүлч болоогүй байсан бол сайхан малчин болох байлаа. Сайхан мянгат одоо нэг сайхан мянгат аймаг улсын сайн магалчсан тэр дөхөж явах баг. Би бас борлог маяг адууны таасанд өссөн. Сайхан адуутай тийм сайхан малчин болох байсан. Яг хүн өнөхөр сэтгүүл зүй гэдэг энэ хүсэл мөрөөдөл маань одоо 70 дуудсан хэрэг баг. Тэгээ одоо тэгэл одоо борцгийн сайхан нутгаан адуугаан гэх бол энэ сэтгүүл зүй гэдэг л айлттай хол тавьсан да. Та нар одоо гэр бүлээс эцэгхээс хэдүүлээ? Би одоо эцэгхээс тавуулаа. Айлын том уу юу? Айлын 2 дахь хүүхэд ах маань хуульч Бацаа гэж залууг. Зөв. Хуульч өнгөлөгч. Дүү маань Батмөх Батбаяр Амралжи гэж одоо 3 дүүтэй. Нэг дүү маань хуульч. Нэг дүү маань одоо Улаанбаатар Томцонд ажиллаж байна. Хамгийн бага дүү маань одоо малчин Төвөмгийн Баян сумд одоо Баян сумын өнөр баяр гэдэг сайхан боловтойг боллоо. Энэ жил бас мянгат малчин болсон. Сайхан мэдээг бас бидэнд болгоод бас их баяртай байгаа. Дүү маань одоо бас ээж авийнхаа заасан замаар уурлын хүмүүнийг өсгөөд бас их сайхан ажиллаж амьдарч байна. Нутаг усанда, уул усанда ижээ авд очоод ирэхээр бас нэг сэтгэл амар сэргээд ажил үйлс аяндаа ер нь бүтэн үз. Өөр ирэхгүй сайхан л болт юм шүү дээ. Ерөөсөө нэг ариусаад ирэх шиг болт юм да. Тэндээ нутагтаа очоод багтаан тоглож ирсэн сулуун тоглоомоо хүртэл үзээд хүүхдүүдтэй харуулад заав нь ингэж тоглож явсан юм да. Энэ одоо миний одоо ингэж яд юм шүү. Энэ Монгол ах уу, энэ малчин ах уу бидний одоо хамгийн сайхан
хэд шүү гэдгийг одоо үзүүлж харуулж чаа. Тэгээд эргэж ирэх. Тэгээд энд ирэхэд нэг ажилд ороход бас нэг урам зоригтой. Ирчвчтэй. Ингэж л байж л дээ. Тэр нэг үе нутаг явах дуртай. Тэгтээ очиж бас нэг арига уугаад бас нэг адуун дээр очиж чаад ирэх. Сайхан шүү тийм ээ. За бас одоо үзэгчтэй үзэгч олондоо урамтлахад ээжээс өргөм бариул ямар байж бодож байна. Шүлгийнхээ урам төлөхөд ээжээс. Шүлдэр зөргийн одоо гуниг гэсэн бүтээл дээрээс ч юм уу өөрөө сонгоод аль нэгэн сайхан бүтээлээсээ үзэгч олондоо яруу найрагч сэтгүүлч зөрөнгийн Бацэргийн бус бүтээлийг сонсох бичлэгийг уншдаг хийж байгаа зүйлийг нь дэмждэг олон одоо найз нөхөд уншигч нар байгаа шүү дээ тийм ээ. Энэ хүмүүстэй сайхан зориулаад уран бүтээлхэд ээжээс бас өргөн бариул. За баярлалаа. Тэгээд би номдэрсаа нэг жимшаагийн шүлгээ хамгийн сүүлд та хоёрын хизээ шүлгэн шүү. За сая нэг Солонгост Монгол Солонгосод зохиолын нэг дэл болж нэлийн уулзалт болж тэгээд тэргээр хэдэн сард вэ? 10 сард. Өнгөрсөн намар. Тэрнээс хойш одоо сайн тэндэг. Өлсөг л юм наа. Галзыг шүлэг өсөж ярьсан тийм. За би өөрөө Улаанбаатар томцондос 10 жил ажилласан ганцхан. Тэгээ галтрыгаар их явдаг байлаа. Галтрыгаар явах бол их гоё л доо. Тэгээд өөрөө ихгүй нэг галтрыг вагондоо гэр шиг болчих тэгээд их татна. Тэгэл тавьдаг. Тэгээ би миний ижидийн очтой галт тэр гэдэг шүлэг ялъя. Ижидэн би галтрыгаар очдог ижилгүй халуун сэтгэлд нь хайр нэлтруулж очдог. Дотн нэглэхэн энэн лагшинг догдолж хүлэн яран давтлагдаг миний ижидэн очдог галтрыганд мөрдөрж 100 дамсан аялгуугаан зохиож эрээн цавын нэмсрэн үзэг төг хоёрын андууран өртөөн дээр зогсож ээждэн очих энэ гэгэн агшинг нь гойж байдаг. Миний ижидэн очих галтрыганд мишгийн зөдөндөр чүлгэн төрдөж орчуулгаан ухаж ахвай их нацаг дорж таган тулмыгаан сансан амаргийн загтал бичин гэгэлж суусан юм. Миний ижидэн очдог галтрыганд мэлми тонголго гооход учрын болзоонд яарч аавыгаан сансан хүүхэд чихэр зүүдлэн норимлож алсаас начиг ижигэн зорсон хүү өндөлзөн бусдаг. Сүү хангалсан энэ бурхны хүлгийн сүүдрэн хөтөл бүлээхэн байдгийн миний ижидэн очдог галтрыг. Оюутан чинь төмөр замд бас ойролцоо. Энэ одоо Говьсонбор аймагт залгаа тийм ээ. Төмөр замаас бол бас нэг 80 км. Одоо өртөн дээр буучих юм бол одоо сонод бас нэг 60 км байдаг. Тэгэл одоо вагоноор л явах юм шүү дээ. Одоо явдаг байлаа шүү дээ. Одоо л хар зам самал замтай болно. Та өнгөрсөн 10 сард Солонгос явлаа гэдэг. Энэ одоо Алтан өрөөс наадмын одоо шугамар яваад ирв үү? Ямар одоо үйл ажиллагаагаар яваад ирв? Тий одоо манай одон нөхдүүд одоо бидний 2000-аад оны 1990-аад оны сүүлээр шүлэг бичиж одоо уран бүтээл зам уран тавьсан залуучууд нийлээд шинэ мянган гэж утга зохиолын нэгдлийг одоо байгуулсан. Тэгээ шинэ мянган утга зохиолын нэгдлийн бас олон сайхан залуучууд хамтран байгуулсан. Би бол удирдах зөвлөлийн бас гишүүнээр ажилладаг. Тэгээ бидний одоо их хийсэн шинэ мянган утга зохиолын нэгдлийн хийсэн олон ажлын нэг нь бол одоо Алтан өрөөс гэж олон улсын яруу найргийн фестивал гэдэг. Одоо энэ жил бол 5 дахь жилдээ болно. Алтан өрөөс яруу найргийн фестивал. Анх одоо ноён хотын нутаг Дорногов аймагт 1912 онд зохион байгуулсан. Энэ данк бол одоо бас нэг 15 орны яруу найрагч 20 орчим яруу найрагчид цуглаж олон улсын ийм сайхан яруу найргийн фестивал одоо чөлөөт үйлчлэг гэдэг. Энэ гол зорилго нь бол одоо байгаль их дэлхийг хайрлан энэрх энэ сэтгэлгүйг одоо хүмүүст хүргэх. Бид нар бол одоо уран бүтээлчид дандаа үзэгчд рүү хандаж шүлэг уншдаг. Үзэгчд рүү хандаал. Бид нар Алтан өрөөс яруу найргийн нэг онцлог бол байгальтай хандаж уншдаг. Ардан сайхан гал монгол хэлээр сайхан морин хурын аялгүй яваал. Монгол хурын сайхан аялал. Тэр яруу найрагч англи нэг роман тэр өөрийнхөө их хэлээр шүлэг юм шин. Их хэлээр шүлэг юм шин. Ардаас нь монгол орчуулгатай. Тийм байгалийн тийм сайхан чөлөөт. Тийм сайхан наадам болдог юм. Одоо тэр уралдаан тамцсан биш. Зөвхөн тийм байгаль их дэлхийг хайрлан энэрх нэгүсэх тийм сайхан сэтгэлийг өөртөө болоод бусдад үзэгч сонсогч өмнөдөө хүргэх тийм одоо чөлөөт сайхан одоо наадам
болдог. Алтан гэрөөс энэ жил 5 дахь удаага хаана болох вэ? Энэ жил бол одоо Дундгой аймгийн нутаг их газрын чулуу цаашаа одоо үлжсэн нутаг Өөш манганд одоо 8 сарын 10 дахь зохион байгуулагдахаар ингээд төлөвлөөд одоо бас олон орны нарийн уран бүтээлчид бас оролцох хүслээ илэрхийлээд ингээд байж байгаа. Дууны уран бүтээл, дууны яруу найр гэснээс та хоёр хэдэн дуутай вэ? За миний хувьд бол бас нөхдөд дагаад бас нэлээд хэдэн дууны шилэг бичсэн. Яг одоо нэг дуулагдаж байгаа нэг 10 орчим дуу байх шиг байл. Тэгээд актер тоглоол одоо тэр ийм CD хийж одоохондоо бодоод нэг зориод байгааг. Зүгээр яг хүмүүс бас ганц нэг сонсдог энэ тэнд каракер энэ 2 3 дуу энэ явуулж байгаа. Тэгээд би өнөө найзууд хэлдэг. Чи одоо өөр радиотэй хүн тэгээд дуугаа бусдад хүргээ цаацаач гэдэг. Уг нь надад бол тийм боломж байгаа шиг байна. Би одоо нэг тэрийг актер ашиглаж амжихгүй л шүү дээ. Тэгээд сэтэдэн доо би тэгээд бас яаж байгаа. Энэ торгууд утгаас өгөөд нэг дог бас энэ хөвдийнхэн торгуудууд их сонсдог юм шиг байл. Энэ тэнд явж байхад тэр дууг үлээ сонсоод авах шиг санагддгийг. Монголчууд ярьдаг шүү дээ. Эртээр үесээ 40 хүрсэн эр дөрөд басан хат гэж. Таны үеийнхэн идэл одоо Монголын утга зохиолын Монголын яруу найргийн энэ одоо их айлын ирнэ ачааг нь өөрөхийг ирэн дээр ачааг нь үүсэх жин тэг ирнэ холын жиндээ гарах ирнэ насан дээр ирж байгаа юм болов уу гэж бас бодогдож байна. Энэ бол одоо 40 хүрсэн дөрөөр дасан гэдэг санагдсан сайхан үг. Одоо миний үеийнхэн бид л нөгөө хийдэг дээ бүтээдэг дээрээ л бүтээдэг тийм нас ирж байна. Тэгээд манай яруу найрч 85 хэлдэг. Одоо өсөлтөрчин шагналт яруу найрч 85 бол одоо манай шинэ мянган утга зохиолын нэг эдлийн бас сайхан уран бүтээлч бас одоо пейс болсон юм шиг. Тэгээд 85 гүнээр тэртээ бидний дундаар ачаа ирнэ. Тэр загтал тэнд тэнхэт байх юм шиг. Өөрөөс өртөө сайхан ярих уу юм дээ. Үнэхээр одоо тэнд тэнхэттэй байх тийм л нас ирж байна. Одоо өөр их л зам өрөөр. Нөгөө нэг өөрийнхөө дуурч бол мэлхий шиг байгуулсан ч яах вэ гэдэг чинь. Тэгээд дээр зарчимд бол их үнэч дээр зарчим их үү. Өөрийнхөө өнгөйсаар өөрийнхөө дуулаа гаргана. Уран бүтээлч хүний нэг жаргал юм болов. Яруу найрагч нь уран бүтээлч хүмүүс хэмзэглэлтэй байдаг. Та нар хэрэг хэмзэглэлтэй вэ? Энэ нийгмийн энэ жоохон ингээд болждгүй байгаа ч юм уу, энэ удирдах төлөвлөлийн хооронд энэ жоохон ингээд хар мэдээ сонсохоор ч юм уу, уран бүтээлч хүмүүс илүү шаналдаг юм шиг надад санагддаг юм. Тэгэхээр энэ шаналл гэдэг юм хэмзэглэх байдаг болов. Хэмзэглэл гэдэг юм уран бүтээлчмэд төлхөө ажиглагддаг. 90-ад онд догмод тухайд гэсэн ингээд шоу хүртэл буруу дэвэд байх шиг гэдэг шиг. Үнэхээр тийм их хэмзэглэл. Тэр хэмзэглэл маань бас зарим үед яг уран бүтээлд бас нөлөөлдөг байна. Гэхдээ магадгүй нэг хайхтай хар бараа мэдээ энэ хүмүүсийн сэтгэлийн ихэн цэвдэг шил одоо бас энэ л эмзэглэхгүй байхыг харахгүй л тийм акторны бид нар бол одоо техникжээд байна технологиг өмнөхөр сайн мэдж байна. Гэхдээ энэ сэтгэл ноён сэтгэл гэдэг юмгаа энэ сэтгэлийн энэ цэвдэг шилийг л одоо илүү энийг л арилгах энэ сэтгэлийн үсийг л арилгах бол энд л уран бүтээлч хүний нэг сайхан шүлэг биччихээд тэрийн шүлгийг хүмүүс уншаад үнэхээр уярч явал нөгөө дашил дургаал тамтай бивнэ хайрлаж юм уу? Урам хайрлаж гэдэг юм уу? Одоо сэтгэл хайрлаж үнэхээр тэр хүний сэтгэлийн сэргээс нэг тийм сайхан шүлэг бичих юмсан л гэж бодож явдгийг. Магадгүй одоо уран бүтээлч болсны энэ уран бүтээлч гэдэг нэрлэгдэж байгаагийн хувьд нэг тийм сайхан шүлэг биччихээд явахсан тал гэсэн юм өсөлтөө явт юм да. Та хоёр нийтээр хэдэн ном гаргасан бэ? Энэ ерөөс нэг цөөхөнгө авчирсан байх шиг үн тийм ээ? Одоо энэ Боржгон Ухтаалын он цагийн товчон гэдэг энэ Ухтаалын тухайн ном байна тийм үү? Энэ бас World AIDS. Ер нь бол миний хувьд бол бас хамтын бүтээл гэвэл одоо хамт одоо бичсэн ном гэх юм бол 30 гаруй ном. Одоо өөрөө дангаараа бол 10 одоо ном бичсэн гэдэг. Тэгээд миний одоо хоёрын уран бүтээл гэдэг миний сэтгүүлчүүд талаас миний аялсан сэтгэлийн ертөнц гэдэг энэ ярилцлага нийтлэлийн нэг ном одоо би 2007 оны үед гаргаж ирсэн. Энэ ном маань бас олон сайхан хүмүүсийн сэтгэл шингэсэн, ярилцлага шингэсэн. Одоо манай энэ номын маань өмнөгдөд одоо манай Үржингийн Хүрлбаатар эхлэгч маань сэтгэлийн хавийг нутгийн ах доктор профессор зохиол сэтгүүл Долгорын Занжиг гэдэг сайхан бас өмнөдгөл сайхан үг бичиж өгчээсэн. Тэгээ Занжиг ах маань даваа өгсөж барилдах бүр гоё байд юм аа гэдэг. Хэлтэлхийн аргагүй хүчтэн болоорой гэсэн сайхан ирүүл гэсэн. Тэгээд энэ Занжиг ах юм нэрүүл одоо надад бас их тийм сэтгэлийн их урам зориг хайрлтыг. Энэ бол одоо миний анхны одоо сэтгүүлчүүд гаргаж ирсэн ном байна. Тэгээ одоо бас нэг
нийтлийн тийм зугаатай дурсамж гэдэг хөрхөн тийм нийтлийн ном дуудахгүй гаргах гэж яаж төвлөрөө талаасаа. За тэгээд энэ түүхэн тэмдэглэлийн ном гэдэг их бол их олон ном бичсэн. Ялангуяа Төмөр замын одоо түүхтэй холбоотой бол нэг 30 гаруй байгаа. Миний бол хамтын бүтээл нэг 20 би яг нэг 12 би дангаараа бичсэн. За энэ 2014 онд одоо миний говьхтаа сумын маань 90 жил явуулсан. Миний говьхтаа сум бол одоо Боржигн нутаг. Зинжингисийн даалтан уудынхан Боржигн чууд амьдардаг тийм нутаг. Бидний хувьд бол одоо Чулуунбоо гэдэг Боржигн нэмэл тохож, Боржигн найран цууж, Боржигн дуудуулсан, сонсож өссөн. Тийм учраас яах вэ? Одоо Боржигн. Тэгээд энэ Боржигн ухтаалын он цагийн товчон гэдэг 90 жилийн одоо түүхийг ингээд түүхэн ном таасан. Гэхдээ яг нь цух хэсэл дурдсан хэл даа. Ийм ном хийсэн. Нутгийн хаан бас олон сайхан өвчүүлтэй хамтраад Батчрын найдан, Батчрын балдар гэдэг хоёр сайхан эрдэнэтэй бууралтай хамтраад энэ Боржигн ухтаалын онцгийн товчон гэдэг номыг хийсэн. Эх орон телевизийн бэлгийн цэцгийн нэвтрүүлэгт оролцож байгаа зочин мөр манаас эх орон гэсэн сайхан нэвтрүүлгээр маань өөрийнхөө бэлэг оюуныг шингээсэн, онгод хэмэрэг шингээсэн шүлэг бүтээлээ тууруудаг байгаа, бичдэг байгаа. Тэгээд хожим нь энэ одоо зүйл манаас шүлэг маань ном болж гарах юм. Нэвтрүүлгээр бичигдсэн шүлгүүд маань бүгд сайхан ном болоод энд оролцсон бүх одоо эрхэм хүмүүсийн дуртал сайхан яриатай, хөрөг зурагтай гарах юмаа. Тэгээд таныг бас шүлэг уран бүтээлийнхээ дэжээс энэ тэр маань бичнэ үү гэж өсч байна. За баярлалаа. Тэгээд энэ сайхан цэнхэрдлэгцээр олон түмэнтэй уулзуулж байгаа Орон телевизийн хамт олонд бас баяр талархаж байгааг илэрхийлье. Тэгээд одоо энэ сайхан дэвтэр дээр бас өөрийн уран бүтээлийн дээжээс үлэн гэдэг одоо миний хувьд бас найдах хэрэг. Тэгээд одоо энэ дээр одоо ямар агуулга бол хамаагүй. Ер нь бол сэдв болж хөлөөтэй. Тийм. Ер нь бас та 5 минутын шүлэг хэрэгжиж байна. За оюутан байхад бол одоо үнэхээр их биччихлээ. Одоо миний багш одоо Даваа Сангийн Жинзэрэг гэж Монголын одоо драматургийн одоо том төлөөлөгч. Одоо Монгол энэ хоркийг сургуулийг жүжиг киноны зохиолыг одоо Монгол ганцаар төгссөн тийм үү. Тэгээд багш маань бол оюутан байхаас эхлээл 5 минутын шүлэг буйны хүн 5 хором гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэрэн шиг одоо тийм хөвчүүлдэг байлаа. Тэр згээс олж За тэгвэл нэг хэлвэчхэндээ одоо сэдв бол чөлөөтэй ямар ч шүлэг бичиж болно. Тий. За яг энэ хугацаанд л одоо тий бичих юм. Болж игэл одоо шинэ уран бүтээл ураа бодож өгдөг тэр нэг сэдвээсээ санаачлаа шинэ уран бүтээл хургуул бүр сайн байдаг. Яг гэх юм нэг ингээд дахин давтагдчихгүй тийм ээ. Урд нь одоо энэ дэвтэрээс л ганц л хувь бичигдэх юм байна. За За та бас ямар шүлэг өчвэ? За үзэгчтэй бас уншиж игвэл. Баярлалаа. Тэгээд энэ хоронд нутгийнхаа тухай 8 мөрт шүлэг бичлээ. За нутаг нар тоссон дорны шаргал талын навчсан хүртэл хүүгэн тосон ордог. Цэнгэр зунаг манантай миний нутгийн цэцгсийнхэн мөнөр сээжин бэн сэнгэндэг. Бурхад амьдардаг миний нутагт буруу зүгийн салхин нэг үедээ тэнгэрийн тайтгал шиг Боржигны хөх тал минь тэндэл ганцхан миний эргчлөө орсдөг юм аа. За баярлалаа. Сайхан одоо уран бүтээлийг хэлсэн. Танай хамт олон бас баярлалаа. Түрүүнд тантай ярилцж суухад ер нь дурс хулгандаа нутгаа их дурсж байна. Нутаг ус уул усынхаа тухай их сайхан дурсж байна.
ирж байгаа ирээдүйд одоо бидний амьдарч байгаа энэ үед ч гэсэн хүүхэд залуучууд маань нутгаа их дурсдаг байгаасай. Эх орноо илүү их сайхан хайрладаг байгаасай гэсэн тийм бодол надад төрж байна. Бас таны одоо битгүүний бас ярилцлагыг үзэж суугаа хүүхэд залуучууд ч гэсэн бас дотроо нэгийг бодож байгаа хаа гэж би бодож байна. Ингээд урилгыг мань хүлээн авч эх орон телевизийн хойморт мөрөлсөн танд маш их баярлалаа. Урлагийн Янжил бурхан үргэлж ивэж явах болтугай. Ирж байгаа он цагт илүү одоо олон сайхан уран бүтээлээр ард түмнээ мэлаж аваарай гэсэн сайхан ерөөлөөр бас ярилцлага өнөрлөе гэж бодож байна. За баярлалаа. Энэхүү сайхан хойморт одоо урьдсан эх орон телевизийн уран бүтээлч хамт олонд бас сайн сайхан бүхний хүсэн ирвэ. Мөн одоо бас нутгийн сайхан ард түмэн Дундгуй аймгийн Говьтаас нийт ард түмэндээ зон олондоо би одоо Говьтаас нутгийн зөвлөнд дараа. Оо за бас болон одоо уран бүтээлч тэр нутгийн одоо хүүгийн хуваар бас сайн сайхан бүхний хүсэн ирвэ. За баярлалаа. Үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.